анхныхаа хагалгааг гэмтлийн хагалгаар эхэлж байлаа. Одоо бид нар чи 24 цагийн гэмтлийн дуудлага бэлэн байдаг. Хөдөөнөөс гэмтэл ирлээ. Таны ээлж юм байна гэдэг анхны гэмтлийн дуудлаганд иржсэн манайш тод санагдчихэв. Тоорондоо тоглож байгаа хүүхдүүд сэрээгээр гэмтээсэн гээд хол аймагаас иржсэн. Баян уулгийн аймагаас иржсэн санагдчихэв. Нүд нь одоо бас авч үлдэхгүй юу дээрээ тулцсан, удцсан иржсэн. Тэгээд хаалгаан дээр ороод нүдийн ингээд оёод нүдийн үлдээгээр гараад ирлээ. Маргааш хэдүүлээ хараагийн шалгая гэд хэлж яхад ээж аав надад их маш их баярлаад өөрийнх нь гараар оёсон зүг надад бэлгэлжсэн. Одоо тэр үед би хүүхэд мөхөхгүй байлаа л та. Тэгээд хүүхэдтэй болохоор хэрэглээрэй гэд өгжсэн тэр цүнх нь одоо бол маад байж байдаг. Тэгээд маргааш хүүхдийн хараа шалгахад одоо хаалганд орохдоо баг гэрэл мэдрэхгүй энэ хүүхдийн нүдийг ахуй дээрээ тулж исэн хүүхэд маань бүр ингээд 50% хараатаас сэрэгцсэн байсан. Тэгээд тэр их дурсамжтай санагдчихэв да. Сайн байна уу? Намайг Наслмаа гэдэг нүдний эмч мэрэгчлээ хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгчийн албаштаг. Арван жилийн дунд сургуулийн 8 дугаар ангиас эхлээд химийн гүнзгийрүүлсэн сургалттай анги шилжин суралцаад энэ цагаас эхлээд эмч болъё гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр конкурсанд орж тэнцэн анаах ухааны их сургууль 6 жил суралцаад нүдний эмч болъё гэсэн сонирхолтой хөтлөгдөөд нүдний эмч болсон байна. Хүүхдээр илүү мэрэгшээгээд хүүхдийн нүдний эмчийн бас курс суралцсан ч төгсөөд тэгээд ажлын гараагаа их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн нүдний мэс заслын тасгаас эхлээд одоо 18 дахь жилдээ ажиллаж байна. Хоёроос доош насны хүүхдүүдэд гар утас, телевизэр, компьютер хэрэглэхийг эрс хоригддаг. Цар тахалтай холбоотойгоор сүүлийн 2 жил ер нь хараа муудалд бол маш их сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Манайх жон хүүхдийн зөвлөх поликлиникт 2 амбулаторийн кабинеттай. За хараа хамгаалах кабинетд бол жилд дунджаар 8,000-аас 10,000 хүүхдүүд үйлчлүүлж байна. Нүдний эмч судлалын кабинетд нэг 6,000 ба түүнээс дээш хүүхдүүд үйлчлүүлж байна. Эцэгчүүдэд зөвлөхөд сургуулийн өмнөх наснд нь заавал хүүхдийнхээ харааг шалгуулж хөвшүүлээрээ. Яагаад тэгэхээр 6 нас хүрэхэд хүүхдийн нүд маань насанд хүрэх хүнийхтэй адилхан болоод хөгжин гүйцэтгэдэг. Тэрнээс хойш одоо онцлоод хугарлын гажиг онцлоод хараа муудалтыг онцлоо гэхэд эргүүлэн 100% сайжруулах магадлал маш хэцүү. Эрт илрүүлж, эрт онцлуулаад, эрт дэмжлэх юм бол 100% үр дүнд хүрдэг учраас эцэгчүүдтэй дандаа бага наснд нь сургуулийн өмнөх наснд нь хүүхдийн нүдний эмчт хүүхдээ заавал үзүүлж хөвшүүлээрэй гэж зөвлөх юм аа. За хувийн чанарын хувьд гэх юм бол ер нь нэг тийм дуугу талтай. Одоо олны дунд ороод ингээл бужигнаад байдаг хүн биш те. Тэгээд ингээл яг л урт хаашлаа хийгээл өөрийгөө хөгжүүлээл одоо өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотой ном сэтгүүл унших дуртай. Одоо чөлөө цагаараа гэх юм бол багтаа ширээ теннис тоглодог дуртай хөхтэйсэн. Одоо зав чөлөө жоохон багтай байна. Тэгээд сүүлийн үед жоохон ууланд гарч цэвэр агаарт ч юм уу байгальтай ойрох байх юм бас их дуртай болсон байгаа. Мөн хүүхдүүдийнхаа хичээл сургуульд анхаарах ч юм уу хүүхдүүдэд хөгжүүлэх хамт өөрөө бас хөгжих юм сонирхолтой ном сэтгүүл унших их дуртай юм байна. Ялангуяа эмч хүн ч ингээд олон жил ядарч сурна те бусад мэрэгчлийг бодвол 6 жил сурчаад дахиад мэрэгчлээ эзэмших гэж 2 жил дахиад нарийн мэрэгчлээ эзэмших гэж жил гээл одоо би одоогийн байдлаар бараг 10 жил одоо сурж байна. Тэгээ одоо бол сурсаар л байна. Энэ хугацаанд хувийн амьдралаас зохицуулаад хүүхдээ гаргаад ингээ явж байна л та. Эмэгтэйчүүд маань хүүхд гарахаараа одоо ажил амьдрал маань хэцүүдчих байх, ар гэрээ орхигдчих байх гэд бас их санаа зовдөг. Аргагүй те. Гэхдээ л одоо хэрэг үнэхээр л нөгөө мэрэгжилтэд үнэнч бол, зорилго нь тодорхой бол ямар ч ажлын хүн нэг ч ажил бай 10 ч ажил хамжуулах боломжтой учраас ээжүүдтэй, охтуудтай, эмэгтэйчүүдтэй хэрвээ өөрийнхөө мэрэгжлийг зүрх сэтгэлээрээ сонгосон л бол энд ямар ч одоо зогсох хүч гэж байдаггүй, саад бэрхшээл гэж байдаггүй байсан ч бид нар нөгөө одоо гоё даваад гарчдаг
ийм эмэгтэйчүүдийн дайчин чанар байдаг учраас ажлынхаа үр дүн мэдэрдэг агшин бол тухайн хүүхд ирүүлчихтэй ямар нэгэн байдлаар зовиоросоо ангижрах, ар гэрт нь баяр баясгал авчрах, за энэ өвчнөөс итгэлээ шүү, энэ зовироос арилгалаа шүү, баярлаа гэсэн сэтгэл байдаг. Хүүхдийн нүдний эмч гэдэг бол бүр их гоё байдаг. Хүүхдүүд маань их гэгээлэг, баяр талархлаа аюу хөөрхөн байдлаар илэрхийлдэг. Хараагүй байж байгаа л маргааш нь хараа орох ч юм уу харж байгаа тод хараад ирэхлээрээ ерөөсөө алгаа ташаал твцээл нүүрэнд нь шууд линэд байсал тодроод эхэлдэг. Ээж аавд нүнтэй зэрэгцээл одоо маш их тийм аз жаргалаар гэрэлтэж байгаа царайг харахад одоо эвч бидний гамт бахархал байдаг. Ер нь чухал биш хэрэг гэж байхгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол нүд гэдэг бол их сонирхолтой санагдаж байсан. Анх анагаах ухааны их сургуулийн 3 дугаар курст нүд судлалын хичээл орж эхлэхээс цагаас эхлээд за нүд гэдэг маань маш их чухал эмзэг нарийн бүтцтэй эрхтэн байт юм байна. Хүнд хараа бэлгэлэх бол маш их чухал, маш их аз жаргал авчирдаг юм байна гэдгийг мэдсэн учраас нүдний мэрэгжлийг сонгож байсан. Нүдний эмч бол маш их тийм ур чадвар шаардсан, нарийн одоо гарын эв дүү шаардсан бичил бис чарсалж гэдгээр нь би одоо бахархаж явдаг. Ажлын хугацаанд нийт 20,000 гаруй хүүхдэд нүдний тусламж үйлчилгээ үзүүлж зөвлөгөө өгч ойролцоогоор 1,500-аас 2,000 хүүхдэд яаралтай болон төлөвлөгөөт журмаар бяц засал хийсэн байна. Аавын маань даваа өгтө гунгаа нэмэгдэг одоо жолооч мэрэгчлээ цэвэрч нямба хийсэн ажлаа дуустал нь хийдэг. Эцгийн хурал болохоор л аав минь явдаг. Эмнэлэгт үзүүлэх болохоор л аав минь дагуулж явдаг. Тийм одоо хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэлтэй одоо мянган аавуудын нэгэд л тийм сайхан ам нь байла. Уг нь манай аавч өөрөө жолооч хүн те өөрөө тийм дээд боловсролтой хүн биш шүү дээ. Тэгтэл одоо та эдгээрээс аягүй сайн боловсрол эзэмших ёстой л гэж хэлдэг байсан. Тэгэл ерөөсөө очиод багш нартай уулзаад хүүхдүүд ямар байна, юу байна, нэмэлт ямар хичээл сурах вэ, яах вэ, их үгүй л ингээл аягүй тийм боловсролд анхаардаг хүмүүс байсан байхгүй. Тэгээд тийм болохоор одоо бид нар ингээл сайхан мэрэгжил эзэмшиж явж гин гэж боддог шээ. Ээжийн маань жигдэл хамжуу гэдэг малын баг амж мэрэгчлээ маш их бичиг үсгийн боловсролтой одоо юм их уншдаг, одоо хүнд хэрэгтэй гэсэн мэдээлэл тэмдэглэж авдаг, юм мартдаггүй, ой тогтоолт сайтай, нэг харсан хүний одоо хэдэн жилийн дараа ч уулзсан таньдаг, одоо нэг уншсан юм хизээч мартдаггүй тийм одоо сайхан ээж минь байдаг. 3 эгч 2 ахтай айлын баг хүүхэд. Хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн нүдний эмслийн тасаг буюу хүүхдийн нүд судлалын алба гэж бид нар ярьдаг. Энэ алба маань анх 1987 онд суурьд тавьжсан. Энэ хугацаанд Ахмад үе эмч нарын манд дэмжлэгтэйгээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан байнгын өсөж дэвжиж хөгжсөөр ирлээ. Би энэ албыг анх 2018 оны 1 сард нүдний эмс заслын тасгийн эрхлэгч гэдэг албыг анх аваад хэд хэдэн зорилго тавиад одоо баг хамт олонныхаа хүчээр хөгжин дэвшиж дэлхийн тавцамд одоо мөр зэрэгцэн галахаар одоо санаа нэгтэй ажиллаж байна. Орбис олон улсын байгууллага гээд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг нүдний эмч нарын оролцуулан баг бүрдүүлсэн байдаг. Энэ байгууллагын тусламжтайгаар их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн хамтын ажиллагааны гэрээний дагуу бид нар урт болон дундын хугацааны төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд маш олон техник, технологийн дэвшилтэнд хүрч ажиллаж байна. Ер нь бол хүүхдийн нүдний сул хараа сохорт хүргэдэг өвчнүүдийн эрт оншилж, эрт илрүүлж, эрт эмчлэх нь л одоо хамгийн чухал байдаг. 2018 оноос эхлээд бид нэр одоо сул хараа сохорт хүргэдэг болор цайх өвчин, нүдний төрөлхийн даралт ихсэх өвчин, хугарлын гажиг, хялар, дутуу нэр артенопатийн торлогийн эмгэг, зовхны эмгэг, төрөлхийн болон олдмол гажгууд зэрэг өвчнүүдийг эрт илрүүлээд, эрт оншлыг, гол нь хүүхдүүдийг сул хараа сохорлоо сэргийлээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бэлтгэс өрсөн сэргийлээ гэсэн гол том зорилго тавиад ажиллаж эхэлсэн. Энэ зорилгын хүрээнд болрын бис заслыг Яра үед Монгол улсад анх удаа 18 онд хийлээ. Склерт бэхлэх болрын бис заслыг мөн хүүхдийн нүдний практикт анх удаа нэвтрүүллээ. Эвэрлэг дээр ойдол тайхгүйгээр болрын бис заслыг 2019 онд мөн анх удаа нэвтрүүллээ. Мөн дутууд төрсөн дутуу жинтэй хүүхдүүдийн болрын бис заслыг бид нар бас эрт үед нь онцлоод Монгол улсад анх удаа хийлээ. Хялрын бис засал дээр маш олон төрлийн бис заслыг нэвтрүүлж чадлаа.
Хүүхдийн нүдний одоо даралт гэсэн өвчин гэдэг нь маш хэцүү өвчин байдаг. Насан туршдаа нүдний эмчийн хяналтанд байдаг. Энэ өвчнийхөө онцлог амжилтын эмнэлэг зүүн зааварт эрс шинжилэлт хийж Монгол улсад одоо бас анх удаа трабекулотоми мөн хүүхдийн нүдний практикта имплант шүүрүүлэх имплант мэс заслыг нутагшуулан ажиллаж байна. Хүүхдийн нүдний салбарт өндөр тавьсан том зарилгын нийгэм бол торлог шилэн цэрэг мэс заслыг эхлүүлэх. За энэ чиглэлээр хөгжлөө хүүхдүүд дандаа хилийн чандаа дэмжлүүлэхээр явдаг тий. Энэ гадагшаа урсгалыг багасгаж эх орондоо одоо энэ мэс заслыг эхлүүлэх гэсэн аюул том амбицтай хамт олон маань ажиллаж байна. Өөрийнхөө хувьд бол одоо энэ эрдмийн цолоо хамгаалах энэ докторийн ажлын маань сэдв хялар байхгүй юу? Хялар гэдэг өвчин маань өөрөө сул хараас хохролт хүрэхээс гадна гадаад үзмжинд нөлөөлдөг. Өнөөдрийн үед манай дээр 15, 13 настай 2 хүүхэд мэс заслалд орчод байж байна. Тэгээ хаалганаас гарч ичээд бүр инээсэн штэ. Яана энэ ийм хөөрхөн байсан юм уу буй гэдэг жаа байхгүй. Тэгэхээр хялар гэдэг өвчин тэгж аймаар хүүхдийн сэтгхүүд сөргөөр нөлөөлдөг байна. Тэгээ өөртөө итгэл орчинтой харьцаа найз нөхдийн хүрээлэл зэрэгт ингэж маш ихээр нөлөөлдөг учраас эмчилгээний нэрт хамруулсан хөвшөөрэй гэдэг зүйлээ. Тэгээ энэ хүүхдүүд маань ерөөсөө л өөрийгөө ингэж л харагддаг гэж бодоод явж байгаа юм байхгүй юу? Өөрөөсөө ичээл зураг авахгүйхтаа дандаа ингэж өөр тийшээ харж авахгүйдэг гэж хэлж байгаа байхгүй юу? Яг ихц ингэ камер руу харахаас санаа зовоод байдаг. Нэг нүд маань гадагшаа нүд дотгошоо авчдаг учраас ингээл хэрэгээр доошоо харж ч юм уу дээшээ хараад нэг яг зөвхөн тэр нүднийхээ байрлалаас болоод ингэж өөртөө итгэл нь алдагдсан дандаа эмэгтэй хүүхдүүд байна л да. Би одоо өнөөдрөөс эхлээд нөгөө селфи гэдэг хэвээр нэг утгаар нь хийнэ гэдэг ингээд энийгээд гарч байгаа. Ямар их сэтгэл зүйд нөлөөлдөг байсныг харуулж байна гэж бодож байна. Имлэгт хин чи нээж ирдгүүтэй адилхан бүгдээрээ л одоо асуудалтай ярьдаг. Тэр болгонд нь одоо ачаал ихтэй үе таарна. Эмч маань ч гэсэн өөрөө бас хүн учраас тухайн нөхцөл байдал бас стресстэй үе таарна тий хаалгаа хийгээл гараад ирэл ядарсан үед нэг хүн ирээл эвгүй хэлэхэд бас одоо эмоцоор харьцах ч юм уу асуудлууд гардаг. Тэгэхээр одоо бидний гол баримталж байгаа зарчимч гэдэг юм уу зүгээр яг эмнэлгийн нөхцөлд ч биш ерэн зөөр хүмүүс нэг одоо харьцаа хандлагаа өөрчлөөл нэг инээхэд л дараагийн уур амьсгал өөр болон явдаг гэдэг үгнээс бид нар аль болохоор л за ажлын 8 цагийг бид нар энд өнгөрөөж байгаа тий. Тэрний тийм учраас гоё бүгдээрээ эерэг энергитэй ажиллана шүү, эерэг орчинд ажиллана шүү гэдэл ажил эхлэхээс өмнө хоорондоо яриад эсвэл нэг нь ууралж ивэл нөгөөдг нь тайвшруулдаг ч юм уу, нэг нь уйлж ивэл нэг нь инээлгдэг ч юм уу одоо тэгэл дэм дэмэндээ дээсэрчэндээ гэдэг шиг л одоо тэгж ажилдаг. Манай баг хамт олон гэхээр 5 эмч, нэг зөвлөх эмч, нэг оптотехникч, ингэсэн совилогч буюу нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй эмч нар маань бүгдээрээ одоо магистр зэрэгтэй, доктор зэрэгтэй, тэргүүлэх зэрэгтэй гэсэн одоо мэргэжсэн эмч нар хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байгаадаа маш их бахархдаг. Тэгээ хамт олондоо бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байна гэж бодож байна. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2 охины хүүтэй, нөхрийн маань Ганбаатар гэдэг. Эмч хүний ажил одоо цаг наргүй, ачаал ихтэй, ар гэртээ анхаарал тавих нь бага байдаг. Тэгээ энэ бүгд дээр одоо тусалж дэмжиж байдаг. Ар гэр, үр хүүхэд, одоо ээж, ах дүү нартай маш их баярлж авдаг. Би одоо л ингээл орчсон хүнд болгонд аюугаа зөвлөгөө өгч дээ тий. За танаа хүүхэд ч угаасаа ингээ хараа муутай байна. Саяхан мууцаар байна. Эсвэл аюу төрөлхийн хараа муутай байна. Тэгэхээр өдрийн гар утасны хэрэглээ чи үе, цахим хэрэглээ чи идэв ингээл асуугаал. За одоо бойл өнөөдрөөс эхлээ шууд наадахын зогсоо. Эсвэл өгөн насанд нь тохирсон тэдэн минутын хэрэглээ ийм дасгал хиймий гэл аюу зөвлөгөө өгдөг. Тэгэл гэртээ ирэнгүүт манай хүүхдүүд телевизэр үзээ сууж байгаа хгүй. Тэгэнгүүт л яана би ч одоо өөр аюугаа зөвлөгөө өгөөд ч хүүхдүүдээ юу болгож байна гээл. Тэгэл одоо сүүлийн үед нөгөө одоо муу ээж болоод байна. Яа тэгэхээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах гад Wi-Fi-ийн унтраагаад, телевизрүүдийн унтраагаад бүх гар утсыг хураагаа авцсан. Тэгээ одоо энэ бол нэг хэлбэрийн хүчирхийлжтэй гэд манай хүүхдүүд одоо хэлээд байна шүү дээ. Тэгэхээр одоо нэг талаас эрүүл мэндийн хаахараад байгаа юм уу? Эсвэл яг эмчийнхээ үрийг гүйцэтгээд байгаа юм уу? Бас тэгээд эцэгчүүдийг одоо ойлгож байна.
Хүүхдүүд анхаарахгүй харааг нь муудгаж ирлээ гэж загнах одоо эрс багассан шүү дээ. Тэгээд ярилцаж зөвлөдөг л болчиход байна. За нийгэм бухимдуулж байгаа зүйл нэгдүгээр улс орны эдийн засгийн байдал гэх юм уу тий. Одоо жишээлбэл бидний хувьд болохоор мэдээж нөгөө хангалуун сайхан амьдрахад эдийн засгийн хувьд хараат бус авах хэрэгтэй. Гэтэл одоо эмч нар маань цалин багтай тэгэл нөгөө цалингаа яаж зохицуулах уу гээл зөвхөн ажилдаа анхаарах гэтэл болохгүй байгаа даа шүү дээ тий. Сайхан болоосоо одоо ядаж нөгөө аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байна. Аюулгүй гэхээр одоо ядаж агаарын бохирдол багасаа хэрэгжилж байгаа хоол хүнс маань аюулгүй багасаа хүүхдүүд маань сайхан аюулгүй орчинд өсөж төрнөөсөө гэж бодож шүү дээ. Ер нь зүгээр нэг ном бичих, мод тарьчуулах зүгээр штий гэл хүмүүс хайдаг штий хүн болсон. Тэрүүнтэй адилхан ер нь хүүхдүүдийн хараа муудал хялбартай холбоотой номыг хэвлүүлээ гаргая гэдэг эхний одоо юмудаа хийгээд эхэлсэн байгаа. За ном гэхээс илүү гарын хавлага зөвлөмж гэж хэлэхэд бараг зүгээр ах тий. Иймэрхүү юм гаргахаар төлөвлөсөн байгаа. Тухайн хүний одоо албан тушаал ч юм уу ажил мэргэжил амьдралынх нь нөгөө зэрэг төвшөөс хамаарахгүйгээр хүн гэдгээр нь хайрлаад хүн гэдэг утгаар нь харддаг болвол тэгэл хүн байхын нэг утга учир юм бол гэж боддог шин.